Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Мягмар Суран байна. Байгалийн түүхийн музейн палеонтолог хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан хэрхэн ажилдаг вэ гэх юм бол палеонтолог гэдэг маань өөрөө эртний амьтан ургамал судалдаг шинжилгээ ухаан тул судалгаа шинжилгээний самбарт ирсэн олдвор цуглуулга болоод хэрийн судалгааны явцад цуглуулагдсан олдвор дээжүүд дээр судалгаа шинжилгээ хийж үзмэр үзүүлэлт дэглэх мөн судалгааны бааз бий болгох саамрыг баяжуулахад оршдог ажил мэргэжил байгаа юм. Байгалийн түүхийн музейн эртний сээр нуруутай амьтдын ихэнх судалгааны баазыг болвол үлэг бүрхүүлийн олдврууд маань эзэлдэг байгаа. Үлэг бүрхүүлийн олдвруудын баазыг бий болгохын тулд хурдас хуримтлалтай байгаа үлэг бүрхүүлийн олдвруудыг лабораторид цэвэрлүүлэн одоо та бүхний харж байгаагаар бүлгэсэн байдлаар буюу төрөлцөөлийнхэн хэмжээнд ангилаад дараа нь бол эрдэм шинжилгээний тайлбар тодорхойлолтуудыг бий болгоод үзмэр үзүүлэлт гаргахтаа хэлэх үү хурц хуримтлалтай нь дэглэх үү гэдгээ одоо шийддэг байгаа. Эрдэм шинжилгээний тайлбар тодорхойлолт гарцсны үндсэн дээр үзмэр үзүүлэлтийн хэлтсийнхэнтэй хамтран одоо та бүхний харж байгаа үзүүлэлтийн танхим бий болдог байгаа. Үзүүлэлтийн танхимд дэглэгдсэн үзмрүүд дээр одоо шинжлэх ухааны тайлбар тодорхойлолтуудыг үзэгчдээнүүдэнд харагдах байцаар биелүүлэн дэглэдэг. Эртний амьтан ургамал нь одоогийн биологийн төрөл зүйлийг бодоход одоо ор мөр буюу чулуурсан олдврууд нь илүү их хадгалагдсан үлдсэн байдаг учраас Байгалийн түүхийн музейн үлэг гурвын танхимд AR, VR-ийн технологиуд буюу илүү бодтой ямар хуу дүр төрхтэй буюу харагддаг вэ гэсэн ойлголтыг өгөхийн тулд иймэрхүү технологиудыг нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр Байгалийн түүхийн музей дээрч та бүхэн шинжлэх ухааны тайлбар тодорхойлолттойгоор үзмрүүдийг үзэхээс гадна шинэ технологиудтайгаар илүү их ойлгомжтой байдлаар бодит байдлаар харилцаад бас уриалж байна. Тэгээд Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд баярлалаа.